Сайн байцгаана уу? Холон байна. Өнөөдрийнхөө бичлэгэндээ тавтай марилцгаа. За тэгээ өнөөдрийн бичлэгэндээ болохоор би та бүхэндээ Солонгос улсад ирээд өдөр тутмын амьдралд чинь одоо хамгийн их хэрэглэгдэх, хамгийн их хэрэг болох утасны 5 аппликейшн талаар танилцуулах чинь. За тэгээд эхний аппликейшнээсээ эхэлцгээе. За тэгээ эхний аппликейшн болохоор KakaoTalk гэдэг аппликейшн байгаа. За тэгээд үүнийг болохоор солонгос хэлээр жоохон товчилж хэлээд Катук гэж нэрлэдэг байгаа. За тэгээд ерөөдөө бол одоо мессенжер аппликейшн гэхээр бид нэр одоо Монголд бол Facebook Messenger за тэгээ өөр улсууд болохоор Skype ч юм уу WhatsApp ч юм уу Line гэд маш олон төрлийн мессенжер аппликейшнуд байдаг штэ. Тэгвэл солонгост болохоор номер 1 одоо хамгийн хэрэглэгдэх нь болохоор KakaoTalk байгаа. За KakaoTalk нь болохоор өөрөө ганцхан заавал солонгост байхад одоо ашиглагдана гэсэн юм бол байхгүй. Солонгосоос одоо өөр улсад байсан ч гэсэн энэ аппликейшнийг утсан дээрээ татаад хэрэглэж болно гэсэн үг. Тэгэхээр би ч гэсэн одоо солонгост ирэхээс өмнө Монголд байхдаа солонгост байгаа найзуудтайгаа ерөөдөө бол байнгын KakaoTalk-оор ашиглаж одоо хоорондоо мессенжерлдэг байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол KakaoTalk аппликейшнийг анх татхад болохоор утсан дээр одоо Google Store ч юм уу бол Play Store-оос татаад тэгээд нөгөө sign up хийхдээ утасны чинь одоо солонгос утасны дугаар үгүй бол зүгээр имэйл хаягаар хоёр төрлөөр sign up хийж болдог байгаа. Тэгэхээр ерөөдөө солонгост байгаа хүмүүс болохоор солонгос утасныхаа дугаараар sign up хийгээд солонгосоос гадагшаа өөр оронд байгаа хүмүүс болохоор утасны юуныхаа имэйл хаягаар sign up хийгээд тэгээд аккаунтаа нээж болно гэсэн үг. За тэгээд KakaoTalk аппликейшн болохоор өөрөө солонгосоор үгүй бол англи хэлээр гэсэн хоёр хэлээр сонгож болно. Тэгээ ямар аль ч хэлээр сонгоод тэгэнгүүтээ өөрийнхөө одоо аккаунтыг нээснийхаа дараа найзуудаа одоо айд хийн гэсэн үг. За тэгээ найзуудаа айд хийхдээ болохоор ерөөдөө бол KakaoTalk аккаунтныхаа чинь болохоор өөрийнх нь ID гэж байх хэвээр. Одоо биднэрт Монгол нөө Messenger ID гэж ярьдагтай адилхан KakaoTalk-ийн ID гэж байгаа. Тэгэхээр тэр ID-гаараа найз нөхдөд хоорондоо айд хийн. Үгүй бол солонгост байгаа бол солонгос найзынхаа утасны дугаараар бас айд хийж болдог байгаа. За тэгээ энэ аппликейшн болохоор өөрөө зүгээр одоо one to one буюу одоо нэг хүмүүс одоо хоорондоо зүгээр хоёр хүмүүс хоорондоо мессенжерлж болно. Үгүй бол 5-6 хүмүүс хоорондоо бөөндөө нэгдээд групп болоод бас мессенжерлж болдог тийм аппликейшн байгаа. За тэгээ солонгост болохоор өөрсдөө хүмүүс ихэнх нь дандаа заавал бүтэн нэрийн KakaoTalk гэж хэлдэггүй, дандаа товчлоод Катук үгүй шууд тук гэж хэрэглэдэг байгаа. За тэгэхээр одоо чинь солонгос найз дээр очиод чиний одоо KakaoTalk ID чи авъя те. Үгүй бол одоо чамтай KakaoTalk-оор одоо ингээд чатлая ч юм уу те. Тэгэж хэлэх юм бол 너 카톡 아이디가 뭐야? 아니면 톡 아이디가 뭐야? гэж хэлж болно. Үгүй бол одоо чамд одоо KakaoTalk дээр мессеж одоо бичье гэх юм бол 내가 톡 할게 아니면 내가 카톡 할게 гэж ерөөдөө хэлж болно гэсэн үг. За хоёр дахь нь болохоор мэдээж хүмүүсийн одоо ийш тийшээ явахдаа яаж явах уу гэдгийг одоо мэдэж болох Naver Map үгүй бол Kakao Map буюу солонгосоор чидүү гэж нэрлэгддэг те. Монголоор болохоор газрын зураг гэх юм бас жоохон сони юм аа. Ерөөдөө зүгээр map гэсэн үг те. За тэгээ Naver Map дээр болохоор одоо жишээ нэг газраас нөгөө газар руу одоо явахыг хүсч ивэл тэр хоёр газрынхаа одоо ингэж хаягийг оруулаад өгөх юм бол одоо байгаа газраас чинь тэр газар руу явахд чинь одоо яаж явах вэ? За автобусаар явах уу, үгүй бол метрогоор явах уу, алхаад хэдэн минут байна. Үгүй бол одоо дамжих ёстой бол яг ямар одоо стейшн дээр дамжих ёстой вэ гэд бүх одоо мэдээллүүд нь гарч ирдэг байгаа. Тэгэхээр одоо жишээ найзтайгаа уулзах гад ийш тийшээ газар руу одоо явах гэж байгаа бол хэдэн минут одоо бас явж хүрж ийн гэдгийг чинь хүртэл одоо тэр map нь одоо гаргаад өгдөг байгаа. Тэгэхээр ер нь бол амар хэрэгтэй. Тэгээд дөнгөж анх ирчээд те ийш тийш явахад одоо заваа мэдэхгүй байх юм бол хамгийн түрүүнд Naver Map ч юм уу үгүй бол Kakao Map-ыг утсан дээрээ суулгаж аваад тэгээд утаснасаа маш хурднаар ийш тийш явахдаа хаашаа яаж явах уу гэдгээ бас олж авч болно гэсэн үг. За 3 дахь аппликейшн болохоор Coupang гэдэг нэртэй аппликейшн байгаа. За солонгост болохоор зөвхөн одоо онлайн шопинг гэлтгүүгээр хоол захиалж одоо идэх хүртэл одоо delivery аппликейшнуд буюу одоо Pesung захиалгын аппликейшнуд бол маш их одоо хөгжсөн байдаг. За тэгээ тэр дундаас хамгийн их одоо хэрэглэгддэг аппликейшн нэг нь болохоор Coupang гэдэг нэртэй аппликейшн одоо онлайн шопинг аппликейшн байгаа. За тэгээ энэ аппликейшн дээр Coupang дээр болохоор ерөнхийдөө бол ингээд дотор нь ороод үзэхээр бүхэл төрлийн юунууд бүтээгдэхүүнүүд байдаг. Одоо гоо сайхан, идэж уух юм, хоол, хүнс, одоо гэр ахуйн бараа гэд бүхэл одоо олж болох одоо бүтээгдэхүүнүүд бүгдээрээ байдаг байгаа. Тэгэхээр маш одоо заавал тэг гэрээсээ гараад
том одоо их дэлгүүр одоо заавал супермаркет орохгүй ч гэсэн гэр дотроосоо зүгээр утаснасаа бүхэл хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ захиалаад гэрийнхээ өөд рүү хөргүүлж болно гэсэн үг. За тэгээ купон дээр одоо бүртгүүлэхэд бол мэдээж Солонгос гарын утас. За тэгээд мэдээж Солонгост одоо хүргэлтээ хөргүүлэх одоо Солонгосын гэрийн хаяг бол мэдээж байх ёстой. За тэгээ купон дотроо ерөөд бол онлайн аппликейшн одоо гээд онлайн шопинг гэхээр хүмүүс зүгээр одоо энгийн өөрөө супермаркет орохоос одоо арай үнэтэй ч юм уу гэж бас бодож болно. Тэгвэл тийм биш. Купон ерөөдөө бол зарим юм нь одоо ингээ хямдарч яхаараа зүгээр супермаркетад орохоос илүү бүр хямдхан бараанууд ч гэсэн бас олж одоо болдог байгаа. За тэгэхээр зүгээр одоо заавал одоо өөрөө дэлгүүр ороод авахд одоо арай хүнд одоо ус ч юм уу үгүй бол одоо 1 кг 2 кг-ийн будаа ч юм уу тиймийг одоо хүмүүс гадуур ингээд чирээд явах чинь бас аюу хэцүү шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү одоо зүйлүүдийг хүртэл зүгээр купоноос захиалаад тэгээ гэрлөө хөргүүлээд ирэхэд амар одоо амар байдаг те. За тэгээд купоны дотор нь болохоор бас дажгүй юмнууд нь купон фреш юм уу үгүй бол Rocket Pesum гээд одоо тиймэрхүү дотроо бас сервистэй. Тэр нь яадаг вэ гэхээр Rocket Fresh гэхээр өнөөдөр захиасан юм чинь маргааш өглөө үүрийн 7 цаг гэхэд гэрээ чи өөдөнд бэлэн байж идэг маш хурдан одоо хүргэгддэг гэсэн үг. Тэгэхээр одоо маргааш өглөө идэх зүйлгүй одоо маргааш өглөө сүү уух ч юм уу үгүй сериал идэх хүсчихвэл өнөө орой зүгээр купон дээрээ захиалчаал унтчих юм бол маргааш өглөө үүр гэхэд гэрээ чин гадаа байж ин гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү юмнууд дээр болохоор купон аппликейшн маань болохоор өөрөө маш одоо амар хэрэгцээтэй байдаг. Тийм учраас хүмүүс маш хэрэгэлдэг байгаа. За дараагийн хамгийн хэрэглэгдэх аппликейшн болохоор Tangin Market буюу англиар Carrot Market, монголоор болохоор Луугийн Market гэж орчуулагдаж болно. Тийм аппликейшн байгаа. За тэгээ Tangin Market нь болохоор яадаг вэ гэхээр одоо нэг дүүрэгт буюу нэг бүсэд амьдарч байгаа хүмүүс хоорондоо одоо хуучин эд зүйлээ хуваалцах ч юм уу үгүй бол хоорондоо зарах, худалдаж авах зэргээр ерөөдөө маш их ашигладаг тийм аппликейшн байгаа. За тэгэхээр одоо би жишээ нь гэртээ одоо хэрэглэхгүй одоо зүйл одоо хэрэглэхгүй хуучин хувцас ч юм уу хэрэглэхгүй ямар нэг одоо идэл тавилга ч юм уу байх юм бол тэр одоо тавилгаа зарахын тулд Tangin Market дээр ороод за тэгээд өөрийнхөө одоо тэр одоо зарах чаг бүтээгдэхүүнийхаа талаар жоохон одоо мэдээлэл өгөөд тэгээ өөрийнхөө дүүргийг ингээд локейшнээ сонгоод тавих юм бол одоо надтай ойрхон байгаа миний дүүрэгт байгаа хүмүүс тэр одоо постыг маань хараад би нэг ч одоо худалдаад авъя ч юм уу тиймэрхүү байдлаар үнэ тохиролцчих юм бол тэр хүн чинь таны одоо хамгийн ойрхон гэрт чинь хурж ирээд авах ч юм уу үгүй бол ойрхон дүүрэгтээ хоёр бинд ойрхон газар уулзаад одоо юм худалдаж авах үгүй бол зарах юм уу тиймэрхүү солилцоогоо хийдэг байгаа. За тэгээ Tangin Market дээр болохоор хүмүүс одоо хуучин юм панме хийх буюу худалдаж авах үгүй бол зарах үгүй бол зарим хүмүүс ингээ мөрөө нанам хэё гэд ингээ бичсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр надад нэг хэрэглэгдээд байдгүй. Тийм учраас би бас ингээ зарах гад байх нэг амар тийм шаардлагагүй бол зүгээр мөрөө нанам буюу хүмүүст одоо ингээ зүгээр өөх жишээний. Тэгэхээр одоо нэг ингээд өөрт нэг хэрэглэгдэггүй одоо сандал ч юм уу ширээ бай. За тэгээд зүгээр одоо гэрт ингээ байж ахаар ингээ ойрхон дүүргийнхаа хүмүүст энийг хэрэгтэй хүн байвал ингээ аваа яваарай ч юм уу тийм одоо зүйл байх юм бол эго мөрөө нанам хэё гэд ингээ бичсэн байх юм бол тэр хүмүүс одоо энэ ширээ мэрэг чинь одоо ингээ танаас өөр хэрэгтэй хүн байх юм бол би авъя гэд дүүргээс чинь хүн ирээд аваад явчих тийм жишээний Тэгэхээр ихэдээ зүгээр хоорондоо ингээд ойрхон амьдарч байгаа хүмүүс хоорондоо юм одоо солилцох ч юм уу үгүй бол хоорондоо мэдээлэл хуваалцах ч юм уу тиймхүү байдлаар ашигладаг тийм аппликейшн байгаа. За тэгээ хамгийн сүүлийн танилцуулга аппликейшн маань болохоор Jigban үгүй бол Daban гэдэг аппликейшнуд байгаа. За энэ аппликейшнуд маань яадаг вэ гэхээр Солонгост одоо ирээд байр хайхад одоо хамгийн хэрэг болдог аппликейшнуд байгаа. За энэ аппликейшнуд дээр ороод за тэнгууд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь юу вэ гэхээр амьдрахыг хүсэж байгаа дүүргээ сонгоно. За одоо жишээ нь сургууль сурах гад ирж байгаа бол одоо сургуулийнхаа тэр авийн дүүргийг сонгох ч юм уу За амьдрахыг хүсэж байгаа одоо дүүрэг буюу локейшнээ сонгоод за тэгээ дараачих нь болохоор би одоо апартментэд амьдармаар байна. Үгүй бол офистэй үгүй бол one room амьдармаар байна ч юм уу. Амьдрахыг хүсэж байгаа байрныхаа төрлийг сонгоно. За тэгээ дараачих нь болохоор төлхийг хүсэж байгаа барьцаа үгүй бол одоо сар төлхийг хүсэж байгаа түрээс
За тэгээ барьцаан болохоор хамгийн доод нь одоо 1 саяас эхлээд тэгээд дээшээ 3 сая, 5 сая, үгүй бол 10 сая, 20 сая гэдээ явна тий. За тэгээд түрээс нь болохоор за би нэг 300-аас 400 мянган хооронд түрээс төлөхийг хүсэж байна. Үгүй бол 400-аас 5, үгүй бол 500-аас 600 ч юм уу тий. Тэгэхээр яг өөрийнхөө боломжинд тохируулаад үүнээ төлөхийг хүсэж байгаа түрээс юун. За тэгээд амьдрахыг хүсэж байгаа байрны төрөл тэгээд амьдрахыг хүсэж байгаа дүүргээ ингээд бүгднийг сонгоод за тэгээд хайх юм бол яг одоо түрээслэхэд бэлэн байгаа байрнууд ингээд бүгдээрээ чагсаалтаар ингээд гараад ирдэг. За тэгээд зурагтайгаа гарч ийн зарим одоо байрууд нь бичлэгтэй байдаг те. За тэгээд зургнуудаас нь харж агаад өөрөө хүсэж байгаа харахыг хүсэж байгаа байраа сонгоод харах юм бол тэр одоо байрны ч одоо эзэннийхэн дугаар ч юм уу үгүй бол одоо тэр байрыг үзүүлж болох эйженсиний дугаарууд гарч ирээд тэр дугаарууд руугаа залгаад очоод байраа үзэж болно гэсэн үг. За тэгээд тэр байран дээр нь одоо тэр нэг байрыг одоо аппликейшнээр харлаа гэхэд ганцхан зураг нь биш те. Тэр байр нь одоо хідэн давхарт байна. За тэгээд хідэн метр квадрат уу. За тэгэнгүүтээ одоо үний тал дээр зөвхөн түрээс өгөөл түрээснээсээ гадна одоо ус тоог ч юм уу те. Сарын хэд орчим гардгүй ч юм уу гэд. Ерөөдөө байрныхаа талаар мэдхийг хүсэж байгаа мэдэх ёстой ерөөдөө их мэдээллүүд нь тэр аппликейшн дээр аль хэзээний гараад ирсэн байдаг. Тэгэхээр ерөөдөө маш олон байруудыг зурагтай, мэдээлэлтэй бүгдийг нь харж болно гэсэн үг. За тэгээ өнөөдрийнхээ бичлэгэн дээр би та бүхэндээ Солонгост одоо ирээд амьдрахад өдөр тутамд чи хамгийн хэрэг болох 5 аппликейшнийг танилцуулсан. За тэгээ энэ аппликейшнуудыг те утсан дээр татаж аваад өдөр тутамдаа хэрэглэх юм бол Солонгост одоо амьдралыг чинь арай илүү одоо convenient болгож өгөх болоо гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа бичлэгэн дээр ч гэсэн бас Солонгосын одоо амьдралын талаар ч юм уу үгүй Солонгост амьдрах талаар илүү одоо мэдээллийг хүргэхийг зорих болно. За тэгээд дараагийнхаа бичлэгээр та бүхэнтэйгээ уулзцгаая. Баярлалаа.